Окей, бүгдээрээ сайн байцгаана уу? За өмнөх удаагийн хичээлдэр болохоор бид нар HTML, CSS, JavaScript болон React-ийн талаар үзсэн. За үргэлжлүүлээд JavaScript-ийн суурьтай илүү агсан төвчний хэл болох TypeScript-ийн талаар үзнэ. За яагаад TypeScript илүү одоо түгээмэл хэрэглэгдэж байгаа гэвэл JavaScript-ээс илүү зөвлөнө. За алдааг тухайн хэсэг тус бүр дээр нь барьж авч чаддаг. За мөн алдаа гарахаас сэргийлээд одоо оруулж ирж байгаа мэдээллүүдийн төрлийг бас ангилах боломжтой болсон. За иймэрхүү давуу талтай болохоор TypeScript-ийг болохоор бид нар хөгжүүлэлтийн орчинд маш их одоо түгээмэл хэрэглэдэг болсон байна те. За тэгэхээр бүгдээрээ энэ удаагийн хичээл TypeScript-ийг үзэх болохоор за шууд TypeScript гэж дарж болж байна. Эсвэл суралцах гэж Hello Brain кодыг суралцах гэж дараад за TypeScript-ийн сургалт гэж дараад үзэх юм бол одоо энэ дээр болохоор нийтдээ 9 курс харагдаж байна те. За энэ удаагийн хичээлдээ бүгдээрээ ерөөсөө 10 минутын хугацаанд хэрэг хэмжээний олон степүүдийг давж тайлбарлаж чадхаа бүгдээр үзцгээе. За тэгэхээр эхнээс нь за step 1 гээд эхлэе те. За тэгэхээр зүүн гарталд одоо юу харагдаж байгаа гэхээр online хэсэг. За тэгээд зааварчилгааны хэсэг. За тэгээд файлын хэсэг. За код editor-ийн хэсэг байна те. За тэгээд React-аас ялгаатай зүйл нь болохоор юу вэ гэхээр preview болон консолийн хэсэг болохоор нэмэгдэж орж ирсэн байдаг. За онлайн хэсэг. За TypeScript болохоор яг юу юм бэ гэдэг. За TypeScript болохоор Microsoft-аас бүтээсэн JavaScript-ээр суурилсан програмчлал. За тэгээд JavaScript болон TypeScript-ийн ялгаатай зүйлийг нь болохоор харьцуулж үзүүлсэн байна те. За тэгээд JavaScript дээр шинээр одоо модуль үүсгэхэд яадаг вэ гэхээр тухайн модулийнхаа нэрийг оруулаад дараа нь болохоор утгыг нь оруулдаг. За тэгээд одоо чинь одоо message гэсэн модуль үүсгээд за энэ дэр нь болохоор string-ийн хэлбэрээр текст мэдээлэл оруулчаад араас нь за энэ хүү одоо мессежийн боёо модулийн утга солигдсон. За тоо мэдээлэл орууллаа гэхэд JavaScript болохоор эний алдааг болохоор гаргаж үзүүлдэг. За тэгэхээр TypeScript дээр яадаг вэ гэхээр за мессеж нь болохоор одоо текст мэдээлэл байна гэх боёо string байна гэдгийг заагаад өгсөн байхад дараа нь болохоор за мессежнийх нь хэсэгтэр боёо шинэ нөгөө модуль дээр бид нар одоо тоо утга оруулъя гэвэл за энэ бол тоо утга одоо байж болохгүй. Энэ бол одоо текст мэдээлэл гэдгээр явж байна гэсэн байдлаар. За compile хийхэд боёо production code үүсгэхэд болохоор шууд алдааг нь гаргаад өгдөг гэсэн үг. За тэгэхээр бид нар аль нэг зүйлийг хөгжүүлэлтийн орчин дээр за өөрсдөө алдаануудыг нь бол бас шалгах боломжтой болж байна. За олон алдаануудаа бид нар маш хурдан хугацаанд орж харж чадчихна гэхээр илүү хөгжүүлэх за алдаагүй код ичгээд болохоор их ач тустай байдаг болохоор одоо яг энэ TypeScript болохоор нэлээд түгээмэл одоо хэрэглэгдэж байна те. За тэгэхээр бүгдээрээ буцаад одоо зааврын дагуу за үндсэн хичээлийн хэсэгтэр яг юу их юм бэ гэдгийг харцгаая. За энэ дээр болохоор TCX өргөтгөлтэй боёо. За TypeScript нь болохоор TCX өргөтгөлтэй. За энэ дээр болохоор за constant хэлээр за хоёр утга оруулж ирэх нь байна. За тэгээд тэрэг нь хоёр утга болохоор return хийж гаргах нь тий. За тэгвэл за constant байдлаар за хоёр утгыг болохоор хоёуланг нь оруулаад ирлээ. За тэгээ одоо message болон year гэсэн хоёр хэсэг маань болохоор саарлангтай те. Ягаад саарлангтай байгаа вэ гэхээр одоогоор болохоор хэрэглэгтэйг байна. За return хийгээд age нэгийнхээ артлаас за message болон жилтэй. За энэ хоёрын утгыг болохоор шууд дуудаад авчаа. За ингээд авахад энэ хоёр нь болохоор за алдаагүй ажиллаад за TypeScript 2024 гээд шууд бидний оруулсан утга болохоор гараад ирлээ. За үргэлжлүүлээд консоль логийн хэсэг. За онлын хувьд болохоор за JavaScript-аас нэг харьцуулсан зүйл нь болохоор за мөн ялгаахгүй. За string-ээр оруулсан зүйлд тоо мэдээлэл оруулаад тоо мэдээлэл оруулаад ирсэн байхад ямар нэг тийм дараагийн функцүүд ажиллахад болохоор JavaScript-ийг болохоор алдаа гаргадаггүй. За эсвэл одоо тийм төрлийг нь шалгахгүй. За төр шалгаагүйгаас болоод сүүлд нь за энэхүү функцийг одоо текст мэдээлэлтэй ажиллахад болохоор runtime error гэдэг алдаа гаргадаг бол за TypeScript-ийг болохоор за эхнээс нь за тухайн оруулж ирж байгаа датаныхаа төрлийг нь шалгаад үзчихэж байна гэдэг чинь дараагийн функцүүдийг ажилуулахаас өмнө энэ зүйл нь болохоор алдаатай байна гэдгийг болохоор бид нар тодорхойлоод өгдөг. За энэс бол нэг актер өөр ялгаатай зүйл бол энэ дээр харагдахгүй байна те. Окей. За тэгвэл артлаас нь ерөөсөө консоль шинэ хоёр модуль байгаа учраас хоёр модулийнхаа артлал нь консолийн бичээд хараад үзье.
За тэгэхээр одоо ингээд бидний хоёр бичсэн модулийн утга болохоор хоёулаа гараад ирж байна те. За мессеж гэдэг нь болохоор ч зөвхөн нөгөө нэг текстэн мэдээлэлээр. За энд ард нь байгаа энэхүү утга нь болохоор за ерөөсөө энэ нөгөө нэг илгээх гээд байгаа мессежний хэсэг шүү. За энэний ард орж ирж байгаа тоо мэдээлэл гэдэг нь болохоор энэ одоо жилийг нь зааж өгч байгаа макс мэдээллийг нь болохоор гаргаж ирж үзүүлж байна те. За энэ талаараа болохоор JavaScript-тэй болохоор саяхан консоль дээр ажиллаж байгаа консолийн үр дүнг гаргаж байгаа нь болохоор яг адилхан байна те. Консолийн лог файлыг гаргаж байгаа. За үргэлжлүүлээд за Litolan const 2 дээр болохоор JavaScript болон TypeScript ямар ялгаатай вэ гэхээр за нэг бас нэг түрүүний ярьсантай адилхан. За JavaScript болохоор count гэдэг за нэг тоо мэдээлэл оруулж ирэх гээд за тэргээ text утгатай оруулж ирчээд явцын донд болохоор мэдээллийн утгыг хэлүү болгоод за text болоход болохоор JavaScript дээр болохоор ерөөсөө асуудал гардаггүй. За Python-ийн хувьд одоо гэдэг шиг constant байдлаар ажиллуулахад за constant байдал чи одоо ерөөсөө өөрчлөгдөхгүй гэсэн утгатай тийм. За өөрчлөгдөхгүй мэдээллийг бид нар өөрчлөөд оруулаад ирэхэд за runtime error гардаг бол за TypeScript-ийн хувьд болохоор тус бүр дээр нь болохоор алдааг нь гаргаж ирч чаддаг гэсэн үг. За тэгэхээр энэ step дээр болохоор бид нар юу хийх нь вэ гэхээр за lit гэдэг байдлаар константынхаа артлаас за шинээр тоон утга оруулаад ирье. За тэгээд шинэ тоон утга шинэ модуль оруулж ирсэн болохоор шинэ модулаач гэсэн бас консоль лог дээр хэвлээ гаргах чи тэ. За тэгээд за энэ lit гэдэг утгыг авч яана гэдэг чинь болохоор юу гэсэн үг вэ гэхээр за энэ утгыг бид нэр өөрчилж болно. За өөрчлөхийн тулд яг гэхээр count дээр дахиад count-ыг нэмээд гаргана гэсэн байдлаар. За тэгээд return хийгээд за дэлгэцэн дээр preview хийж гаргах хэсэг нь болохоор за count гэдэг зүйл нь болохоор 1 болоод гаргаж байна гэдэг. За энэ ягаад бид нар анхных нь утгыг tick гэж өгчөөд за tick гэж өгчөөд байхад энэ дээр ягаад 1 болоод гарч ирж гин вэ гэхээр за анхны одоо console log нь болохоор за count гэж авсан count нь болохоор тгийг авна. За тэгээд нэмэгдэж орох утга нь болохоор юу вэ гэхээр за энэхүү тэг дээр нэгийг нэмээд нэгийг нэмсэн үр дүнгийн мөн адилхан count байгаа хэрнээ энэхүү нэмэгдсэн үр дүнгийн болохоор за энэ ч гаргаж ирнэ. За тэгэхээр одоо console log дээр болохоор аль тоон гарах юм бэ гэх юм бол анхных нь оруулж ирсэн утгыг болохоор console log-ийн хэсэг дээр за ирэмб дараагаараа дээдлэн байгаа кодыг болохоор авч гаргаж байна тийм. За тэгвэл бүгд консоль хэсгийг одоо шалгаад үзье л да. За тийм бэ те. Одоо тгийн тоог авч байна. Тгийн тоог авч байгаа хэрнээ preview дээр болохоор яагаад нэгийн тоог байгаа вэ гэхээр за консоль дээр гарсан буюу дуудагдсан тай адилхан утган дээр за нэгийн тоог нэмэгдээд за нэмэгдсэн утгыг болохоор dot-ийн return хэсэг дээр авч байгаа болохоор preview-ийн хэсэг дээр нэг за консолийн хэсэг дээр тэг байна гэсэн үг. За энэ гэхдээ яг энэ функц нь болохоор JavaScript-тэй адилхан байна тийм. За мөн ялгаатай нэг зүйл нь болохоор за string-ийн төрөл за тийм. За string-ийн төрөл хэрхэн яаж одоо дуудагдаж ажилладаг юм бэ гэдэгтэй. За функцүүд хэрхэн яаж одоо дуудагдаж ажилладагтай холбоотой зүйлсэн тийм. За шинээр JavaScript дээр нэр үсгээд за тухайн нэрийг болохоор одоо дахиад 1 2 3 болгоод ингээд тоо мэдээлэл болгоод өөрчлөө үзчих. За тэрнийгээ дараа болохоор одоо бүх кейсүүдийн одоо бүх хэсгийн том хэсэг болгоод явхад за энэ дээр болохоор runtime error гэдэг зүйлийг болохоор JavaScript үүсгдэг бол за алдаа нь тэгэхээр 1 2 3 дахь мөрөн дээр үүсэж байна те. За тэгвэл TypeScript-ийн хувьд болохоор яах вэ гэхээр бид нар тухайн төрлүүдийг болохоор заагаад өгсөн болохоор за эхний мөр болохоор за текст мэдээлэл яваад хоёр дахь мөрөн дээр бид нар одоо тоо мэдээлэл оруулъя гэх юм бол тоо мэдээлэл орж болохгүй гэдэг алдаа нь болохоор за энэ хоёр дахь мөрөн дээр үүсдэг гэсэн. За тэгвэл дараагийн олон функцүүдийг ажиллуулсны дараа алдаа нь гарахгүй тухайн одоо мөрөн дээр аль хэсгийнх нь утга нь одоо буруу орж ирсэн байна те. За энэ зүйлийг нь болохоор шууд тодорхойлоод өгч чаддаг гэсэн үг. За тэгэхээр бичих код нь болохоор за constant байдлаар дахиад нэг 2 мөрийг оруулж ирэх нэ.
За username нь бат. За greeting гэдэг нь сайн байна уу гэд username буюу бат гэсэн нэрийг авах нэ. За тэгээд console log-ийн хэсэг дээр нь за энэ хүү нэр хэвлэгдэж байна уу те. За тэгээд preview хэсэг дээрээ за greeting гэд за greeting гэдэг нь болохоор бидний constant утга авч байна уу. За тэгэхээр одоо сайн байна уу бат гэж гараад ирж байна. За консолийн хэсэг дээр ч гэсэн за сайн байна уу бат гэд. За тэгэхээр preview болон консолийн хэсэг дээр аль алин дээр нь бидний оруулсан зүйл ажиллаа. За энэ болохоор constant утга болохоор бид нар одоо lit гэдэгтэй адилхан. За шинээр одоо функц оруулж ирж бас болохгүй те. За мөн адилхан за тон төрөлтэй за өмнөх нь болохоор string дээр хийгдэж байгаа функцүүдийн хувьд бүгдээр only хэсгийг харсан бол за энэ удаа болохоор тон мэдээлэл дээр үндэссэн за функцүүдийн хувьд за энэ дээр болохоор одоо жишээ нь анхных нь одоо JavaScript дээр анхных нь үнийн дүн болохоор за 99 гэсэн мэ тэ. За тэгээд одоо дараа нь болохоор бид нар шинээр одоо үнийн дүнгээ болохоор үнэгүй гэдэг одоо free гэсэн утгыг текст мэдээлэлээр оруулаад ирэхээр за энэ дээр болохоор JavaScript дээр болохоор алдаа гардаг. За тэгвэл энэ нэг оруулсан үнийн дүнгийнх нь шинэ оруулсан үнийн дүнгийн хэсэг дээр алдаа гардаггүй бол за TypeScript-ийн хувьд одоо төрөл нь буруу заагдсан бол тухайн буруу заагдсан төрөл дээрээ алдааг нь бол гаргаж ирч чадчихээн тий. За тэгэхээр одоо JavaScript-ийн хувьд за нийт одоо item-ийн одоо тоо буюу за нийт байгаа бүтээгдэхүүний тоог одоо хоёроор үржүүлнэ гэхэд болохоор энэ дээр болохоор одоо none гэсэн байдлаар хариу өгж байгаа бол TypeScript-ээр тухайн хэсгийнхаа функц руу орохгүйгээр за өмнөх хэсгээр нь шууд үнийн дүнг одоо буруу оруулсан байна. Үнийн дүнгийн төрлийг буруу оруулсан байна гэдэг дээр нь шууд алдааг нь болохоор бид нар гаргаж ирч чаддаг байх нэ. За энэ дээр болохоор бичих код юу бичих юм болоо гэдэг. За constant байдлаар утгнууд оруулъя тий. За тэгээд quantity-гийн хэсгийг нь болохоор за constant total гэдэг зүйл нь за constant total гэдэг нь болохоор энийг үржүүлэх нь 3 байх нь. За тэгээд console log дээр бүгдээр эхлээд гаргаад ирээ та. За console log дээр болохоор юу болж байна гэхээр за total гэдэг нь болохоор үнийн дуу нийтдээ гараад ирлээ. За тэгвэл мөн адилхан return-ийн хэсэг дээр буюу дэлгэсэн дээр гарч ирэх үнийн дүнгийг гаргаж ирээ тарья. За тэгэхээр нийтдээ бас үнийн дүн гараад ирлээ та. За ийм байдлаар тус-тусд нь оруулж ирж байгаа мэдээллүүдээ бид нар төрлөөр нь ангилаад өгчих юм бол за тэгэхээр төрлийг нь зөрүүлсэн зүйл байхад TypeScript дээр алдааг нь бол маш хурдан хугацаанд барьж авч болох нэ. За тэгээ энэтэй холбоотой нэг хид хідэн давуу талууд байна тий. За одоо чинь олон төрлийн одоо кейсүүд дээр за бүүлэн гэсэн утга дээр за болон одоо type intonation за type interference гэдэг олон кейсүүд дээр одоо яг энэ хэрхэн яаж ажилладаг за тэгээд энэ онлайн хувьд болохоор ямар давуу талуудыг бид нартаас гаргаж өгч байгааг болохоор бүгд энэ чэнэс суралцж болох нь байна. За нийтдээ энэ хичээл болохоор 25 хичээлтэй. За тэгээд үргэлжлүүлээд одоо бодит кейсүүдийг за бүгдээрээ бас өөрсдөө хийж үзэж бас болох нэ тий. Одоо жишээ нь болохоор за энэ дээр болохоор юу хийж байна вэ гэхээр
За generate password гэдэг. За автоматар бид нар одоо password-ыг үүсгэх аппликейшн гэх мэтчлэн бодит кейсүүдийг бүгдээрээ үлдсэн хичээлүүд дээр нь бүгдэн дээр нь хийгээд явна гэсэн. За тэгээд илүү их сурахаар байх юм, хүсэлтэй байх юм бол илүү брэнд код руу ороод үзээрэй. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа.